Хотжилт хурдтай явагдаж, улс орнуудад тулгарч буй хамгийн гол асуудал нь эрчим хүчний ухаалаг хэрэглээ болоод байна. Иймээс хотууд агаарын чанарыг сайжруулах, замын төвжирлийг багасгах, тэдгээрийн өсөн нэмэгдэж буй хүн амыг цэвэр, найдвартай, хямд төсөр эрчим хүчээр хангах арга замуудыг туршсаар байна. Үүний нэг нь цахилгаан автобус юм. Дэлхийд дээрх нийт цахилгаан автобусны 99% нь Хятадд байдаг бөгөөд өнгөрсөн жилд гэхэд 100,000-аас илүү автобус худалдаалагджээ. Тэд Лондонгийн нүүр царай болсон 2 давхар автобустай ижил нийтийн тээврийн хэрэгслийг сар тутам шинээр гаргаж байгаа юм. Харин Хятадын дотоодын нийт автобуснуудын 17% нь цахилгаанаар ажилладаг гэнэ. Хятад улс дараах хэд хэдэн шалтгааны улмаас энэ салбарт тэргүүлэгч болж байна. Тус улсын олон хот шинэ нийтийн тээврийн сүлжээнүүдийг барьж байгуулж байгаа учраас цахилгаан технологиг ашиглах боломж ихнээсээ бүрдсэн юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлт нь хотууд цахилгаан нийтийн тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулахад ихээхэн түлхэж үзүүлсэн бөгөөд төрөөс татаасаар дэмжснээр цахилгаан тээврийн хэрэгслийн өмнө тулгараад байсан гол асуудал болох үн өртгийг шийдэж чаджээ. Европын олон хотууд болон Америкийн нэгдсэн улс цахилгаан нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Америкийн нэгдсэн улсын нийтийн тээврийн хэрэгслийн 1.5%-ийг цахилгаан автобусууд эзэлдэг юм. Гэсэн хэдий ч тэдний өмнө тулгарч буй гол саад нь өндөр өртөг байна. Мөн тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх дэд бүтэц болон 24 цагийн үйлчилгээнд гарах хэсэг, мөн уян хатан байж чадах хэсэг нь сорилт үүсгээд байгаа юм.